Баруун урдсмын 5 дугаар багийн иргэн Багвар аймгийн нийтийн номын сангийн хамгийн ахмад мөн хамгийн идэвхтэй уншигч. Түүний хувьд энэ жил 92 настай. За сургуульд сураагүй ч ахаараа бичиг үсэг заалгаж бие дан уншиж сурснаас хойш ном уншиж байна. Миний ном унших сонирхол ер нь 60 хэд оноос Сүхбаатар сумын Цэдэв гэж нэг дээр үеийн хийд мэд сууж байсан гэдэг нэг өвгөнтэй танилцсан. Тэр ном унштай номынхаа тухай түүх ярьдаг. Тэрнээс олвалж ном уншдаг болсон юм да. 7 хоног бодгон ирж уншдаг. За өвлийн үедэнд бол нэг 14 хоногт нэг ном авдаг байгаа. Бүр уутанд нямбайлан боогоод цагаан уутанд ирэхээр ер нь бол ажил дээр ирэхээр залгадгийг миний уцыг мэддэг. Тэгээ бид хоёр нэг утсан дээр хадгалцдаг болохоор за хүмүүнээ ажил дээр байна уу? За би яг одоо ажил дээр байна. За би одоо гэрээсээ гарлаа шүү гэд бид хоёр одоо нэг сүүлийн захирал сүлжээч бас биднийг бид маш их мэдээлэл өгч байгаа. Тийм учраас бид нар ч орж гарах үе байна. Тийм учраас Багваргаа эрэхтүүлэр тэгээд сайхан үйлчлдэг те. Ер нь бол Багваргаа хамгийн их уншдаг ном бол хуучны буюу түүх армануудыг хамгийн их шинтэг уншдаг да. Одоо ялангуяа газар шороо. За тэгээ бандрагчийн одоо гошуу цагаанууд гэх мэт хуучны номнуудыг л эргээр унших дуртай. Гогшинд хүүхдүүдтэй бас жоохон зэмлүүлээд л байна. Даралт ихсэд миний одоо байгаа юм. Энэ номноос олж байгаа Вьетнамыг тэгээд яг унших нь уншил байна л да. Сэлүүхэн их ядарахгүй. Ном уншлаа тэгээд нэг ядарчихгүй бол мэддэгчгүй юм. 1952 онд цэргийн албанд татагдж очоод ерөнхий эрдэмт суралцж номд илүү ихээр дурлах болжээ. Цэргээс халагдж ирээд номыг шимтэн уншдаг болоод 60 гаруй жил болж байна. Түүний хувьд үр хүүхэд ач зээ нартаа ном уншихыг зөвлөж заавал унш гэж шахахгүй ч өөрийн биеэр үлгэрлэж явдаг байна.